Монгол улсад анх удаа шин сувилагчийг дадлажуулах сургалтын юм нэгдсэн тэм хөтөлбөр болоод 2024 онд батлагдаад Орхон аймаг болоод аймгийн хэмжээнд 2 дахь жилдээ энэ шин сувилагчийн сургалтыг болоод 3 сарын хугацаатаагаар болоод зохион байгуулж байгаа. За энэ жил болоод 7 эрүүл мэндийн байгууллагын 8 шин сувилагч болоод энэ сургалтанд болоод 3 сарын хугацаанд болоод хамрагдаж төгссөн байгаа. За өнөөдөр болоод шин сувилагч нар маань 3 сарынхаа мэдсэн зүйлээ сурсан зүйлээ дүгнсэн ажил зохион байгуулагдсан байгаа. Төсөлтийн арга хэмжээ маань зохион байгуулагдсан байгаа. За энэ шин сувилагчийн сургалт маань сургалтын ер нь болоод давуу тал нь онцлог нь гэх юм бол одоо сувилагчийн хүний нөөц маань болоод доктор суршилтаа, за хүний нөөцөө ирээдүйд нэмэгдүүлэх, за тэгээд сулгын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах одоо ийм зорилготой байгаа. За манай сумын хувьд болохоор зэрэг одоо анх удаага шин сувилагчийг сургалтанд хамруулсан. За энэ бол маш ололт амжилттай. Яагаад гэвэл одоо өөрийнхөө одоо нөгөө онлоор олж авсан мэдлэгээ дадлагаар ингээ баталгаажуулаад одоо өсөө ажиллагаа эмчилгээнийхээ төвийн маш ингээ чадварлаг мэрэгдсэн тийм одоо багш нараар сувилагч багш нараараа ингээд заалгаад явж байгаа. Тэрнээс маш олон мэдээллийг авч байгаа. Энэ бол манай энэ хөтөлбөрийн хамгийн том ололт амжилтаа л гэж бодож байна. Өмнөх хөтөлбөрд болохоор манай яг сургуулийн дээд төгсөгч эгч манад хэлжсэн. Одоо тэр шинэ хөтөлбөрт хамрагдаад чиглүүлэх боломжтой байдığım байлээ шүү гэж хэлжсэн. Тэгээд манай засгийнх нь хүүхдийн засгаас болохоор би ганцаараа хамрагдсан. За энэ талаараа болохоор ерөнхийдөө болохоор эхлээд бол итгэлгүй ер нь итгэлтэй альва гардаа ажиллабар бол ганцаараа хийхдээ ер нь аюу итгэлгүй байсан. 3 сарын хугацаанд болохоор аюу итгэлтэй болоод одоо дасан зогсох чиглүүлэх чадвараа одоо хүмүүс маань чиглүүлж ирсэн учраас илүү сайжирсан, итгэлтэй болсон. Тэр нь хэлээ давуу тал болсон.